Сайн мэцгэн сонсогчдоо та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Намайг Око гэдэг. Тэгээ та өнөөдөр Око Audio Experience-ийг сонсох гэж байна. Тэгэхээр 7 хоног болгон би яг энэ подкастаараа дамжуулж өөрийнхөө Facebook дээр явуулдаг Live with Око нэвтрүүлгийнхаа аудио хэлбэрийг танд хүргэх болно. Энэ нэвтрүүлгийн хөвчлэн миний өдөр тутам хийдэг ажил болох гарааны бизнесүүд, олон улсын болон Монголын шилдэг үүсгэн байгуулагчид гарааны бизнесүүдээс сурсан зүйлээ ярихаас гадна мэдээж яг тэр гарааны бизнесийг үүсгэн байгуулах явж байгаа хүний entrepreneur хүний хувьд бид нэр хэрхэн өөрсдийгөө хамгийн оптимал төвшөнд нь авч явах уу, өөрийгөө хэрхэн хакердах уу, бүтээмжээ яаж өсгөх үү гэх мэт сэдвүүдээр ярих болно. Та бүхэн хэрвээ аудиог сонсож явах үед бас би асуулт гэж олон хэлэх болно. Харамсалтай нь тэр нь зөвхөн Facebook Live-ыг үзэж байгаа хүмүүс зориулж хэлж байгаа. Гэхдээ сонирхолтой асуултууд гарч ирдэг, хариулт нь ч гэсэн танд хэрэгтэй болов уу гэж бодож байна. Танд нэг ч гэсэн хэрэгтэй юмыг өнөөдөр сонсох нь байх гэж найдаж байна. Хэрвээ таалагдсан бол подкастын доод хэсэгт нь комент хэсгээ үлдээгээрэй, бас ревю үлдээхээ битгий мартаарай. За сайн байцгаана уу бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэ үзэж байгаа нэвтрүүлэгч маань Live with Oco гэдэг надтай 45 минут бас нэг цагийн хугацаанд сонирхолтой бол нэг цаг, сонирхолгүй бол 45 минут янз янзын сэдвийн тухай ярилцсан. Тэгээд энэгээр би юу ярьдаг гэхээр өөрийнхөө ажил болох гарааны бизнесийн тухай ярина. Тэр гутаа гарааны бизнесийг явуулдаг хүн бол тэр entrepreneur хүнд гэдгээр өөрөө тийм хүнийхээ утгаараа миний нэг ярих дуртай сэдв. Тэгвэл чи яаж хувь хүнийхээ үед өөрийгөө хамгийн өндөр бүтээмжтэй хамгийн одоо яг эцсийн хүртэлшүүлсэн байдлаар эерэг, өөдрөг тэгээд бүрөөдлөө биелүүлэх энэ төр гэдэг талаар ярьдаг. Хувь хүний хөгжил, хувь хүний хакинг, хувь хүний одоо оптималчлах энэ төр гэсэн тэр талаар ярьдаг тийм нэвтрүүлэг байгаа шүү. Нэвтрүүлэг болгон 7 хоног болгон нэг сэдвийг сонгодог байгаа. Өнөөдрийн сэдв надад нэг зочин ирсэн байгаа. Зочинтой бид төр ярь. Тэгж явах хугацаанд бид тэрийн хоорондоо өдөр ярьсан яриа байгаа юм л та. Ментор гэж юм бэ? Ментортэй яаж болох вэ? За тэгээ мэдээж надад Instagram-аар байнга ирдэг нэг request нь та надад менторлж өгөөч. Энэ талаар ментор болж болох уу? Ийм нэг ментор хэрэгтэй байна. Би яаж менторч болох вэ гэдэг энэ асуулт дандаа гарч ирдэг. Тэгээ миний би ерсэн менторийн талаар лайв хийж байгаагүй юм. Тэгээ өнөөдөр тэр талаар ярих гэж бодлоо. Ментор гэж юм. Ялгаа нь юу? Ментор яаж байх вэ? Ментортэй яаж байх вэ? Хоёулын ярих. Тэгээ ментор хүнтэй яаж зөв харьцсан зүг юм. Эсвэл ментор хүнийхээ зүгээс яаж хүнтэй, хүнийг яаж менторлох вэ гэдэг талаар ярих гэж бодлоо. Тэгээ 7 хоног болгон сэдв сонтоо өнөөдрийн сэдв энэ таалагдж байна уу? Сэдв таалагдж байгаа бол ингэж дараад бас энэ лайв таалагдж байгаа бол шеэрлээрээ бүгдээрээ өөр хүмүүсөө сонсоё гэж бодож байгаа. Өнөөдрийн сэдв их өргөн сэдв гэдэг утгаараа ер нь хүн болгон сонсоод авчвал зүгээр гэж бодож байгаа. Ялангуяа залуу байх залуугүй ялангуяа залуу гэж хэлчихсэн би талхандаа сая ойлгоод заавал залуу байх албагүй хүн болгон өнөөдөр ер нь өөргөө өсөх хөгжөхөд нэг хэрэгтэй байдаг зүйл нь бид нарт гаднаас шинэ мэдлэг, мэдээлэл, дуршилт, зам давчлага гаргах хэрэгтэй. Тэрний нэг хамгийн батлагдсан нэг зөв арга нь өөрийгөө ухаантай хүмүүсээр эргэн тойрон байлгах. Тэгээд ухаантай хүмүүсийг эргэн тойрон өөрийгөө эргэн тойрон байлгаж явахдаа нэг албан ёсны тэр хүнийг байлгах нэг албан тушаал юм уу? Байр суурь нь ментор гэдэг үгтэй тэр. Тэгэхээр хүн болгонд өнөөдөр ментор хэрэгтэй. Хэдэн наснаас үл хамааран, ямар хүснээс үл хамааран, юуны сэдвээс үл хамааран ментор гэдэг хүн байх ёстой байдаг. Тэгэхээр өнөөдөр бид нэр ярих гэж байгаа бас нэг юм. Ментор гэдэг. Тэгэхээр хүн болгон л угаасаа ментор хэрэгтэй байдаг болохоор энэ сэдвийг өнөөдрийн лайв таалагдж шеэрлээрээ бүгд. Alright. За тэгээд бас адилхан 7 хоног болгон миний лайв дээр та хэдийгээр өнөөдрийн сэдвтэй холбоотой янз янзын асуултууд байвал тэднийг комент хэсэгт бичээд асууж болно. Тэгээд асуултуудын хариултыг та хэдийд хүргэж өгдөг байгаа. Тэгэхээр асуултуудаа эртэлчээрэй. Тэгэхгүй бол яхахгүй аяанда завгүй болоод боломжтой болоод би асуултанд хариулж чаддаггүй шүү тийм ээ. Тэгэхээр бүгдээрээ бичээд байгаа. Alright. За тэгээд өнөөдрийн сэдв орж иртэл би өнөөдрийн сэдв гэнэ өнөөдрийн зочин орж иртэл би сэдв үргэлжлүүлээ ярьжээ. Тэгээд зочин орж ирэх энийг хэлээ. Өшөөгөө ярилцлах стилээр болгоод явчаа. Гама гэж хэрвээ та мэдгүй бол гама гэдэг нь байж байгаа. Манай гама гэж юу юм бэ гэдэг бид нар одоо ч гэсэн ингээл учраа болоод явж байгаа байгууллага шүү дээ. Тэгвэл гама гэж юу юм бэ гэдэг дээр манай нэг үзэгч маань айгүй гой хариултыг монголоор бичсэн байсан. Тэгээд бид нар тэрийг барьчихсан байсан. Тэгээ энэ тодорхойлт аягүй зөв юм болсон байж байна. Гама нь хүний бие тарих оюун санааны гайхалтай системийн бүрэн чадамжийг нээн илрүүлэх зорилготой эрүүл амьдралын
технологийн компани юм аа. Манай компани Gamma гэж юу гэдэг бэ гэдгийг тайлбарлахад аягүй хэцүү яагаад аягүй цогц юм хийдэг аягүй хэцүү даалгавартай компани гэдгийг хутгаар гаргаж чадахгүйсэн бол одоо нэг гоё хариулт гарсан. Gamma хүний бие, тарих, оюун санааны гайхалтай системийг бүрэн чадамжийг нээн илрүүлэх зорилготой эрүүл амьдралын компани ба технологийн компани маа гэж байна. Gamma гэж юм компани байдаг. Gamma-гийн хийж олддог юм нь ерөөсө хүнд өнөөдөр ухамсарлуулах буюу боловсруулах үйл ажиллагааг явуулдаг. Тэр дотор энэ өнөөдрийн энэ лайв митинг үйл ажиллагаанууд энээс гадна askgamma.com гэдэг вебсайт ажилладаг. Тийшээ ороод та хүний бие, тарих, сэтгэл зүйн эрүүл мэнд гэх янз бүрийн талаар дуртай асуултаа асууж болно. Тэгээ бид нэр тухайн сэдвийн хүмүүсээс хариулт олж байгаа. Хоёрт нь бид нэр хүнийг эмчлэх ажлыг гэдэг энэ дотроо бид нарт G30 30 хоногийн сургалтууд байдаг. Янз янз богино нэг өдрийн хагас өдрийн байгууллагын болон хувь хүний сургалтууд байдаг. Мөн G90 90 хоногийн хүний амьдралын зуршлыг өөрчилдөг. Хүний бүр шал өөр төвшөнд наваачдаг тийм сургалтууд байдаг. Тэгээ бид нэг 3 дахь хийдэг зүйл нь community үүсгдэг байгаа. Аливаа хүн өөртөө зуршлын өөрчлөлт, амьдралын стилийн өөрчлөлтийг хийхэд нэг хэрэг болдог зүйл нь хотол хамтарч тийм өөрчлөлтийг хийх хүсэл зорим ирмэлцэлтэй тийм хүмүүсийн хотол community айгүй хэрэгтэй байдаг. Тэгвэл бид нэг 3 дахь хийдэг юм тэр хотлыг бий болгодог. Тэгээ одоо Gamma-гийн хувьд ойролцоогоор 200 гаруй хүн тэр 30 хоногийн сургалтаар орсон байгаа. Тэд маань хоорондоо нэг анги нийгэм гэж хүмүүс болж ажилладаг. Тэгэхээр ийм 3 зүйл хийдэг байгууллага байгаа Gamma гэж. Gamma-гийн доор нэг явуулдаг юм 4 жилдээ боловсрал олгох, мэдлэг олгох, мэдээлэл олгох гэдэг зорилгоор хийдэг зүйлүүдийн нэг нь энэ лайв байгаа шүү тийм ээ. Окей. За тэгээд өнөөдрийн сэдв золбоо сандлааттай өрөөдөр айлс гээ. Өнөөдөр би таад нэг гоё манай шин зочин нэг алуудаа харж байгаагүй зарим нэг нь. Гэхдээ зарим нэг нь бас харж байсан байж магадгүй бах. Манай золбоо. Тэгээд золбоо маань энэ чи Сингапурт өнөөдөр цуг гисэн. Манай офис дээр цуг бит хоёр хит онц баярэ. 3 онц байна. Золбоогийн одоо та мэдж байгаа бол миний нэг одоо стартапуудын нэг маань Start гэдэг компани байгаа. Хуучин стартап Монгол гэдэг нэрээр танигдсан. Тэгээ ерөөсөө гарааны бизнесүүдэд янз бүрийн үйл ажиллагаа хүмүүс туслах гэж оролдог. Монголд гарааны бизнес экосистемийг хөгжүүлэх гэж оролддог. Тэгэл тэр чиглэлээр маш олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг бол манай золбоо маань одоо тэр компани маань CEO шин захирал байгаамаа золбоо гэдэг. Тэгэхээр одоо ингээ хүмүүс ингээ таниад авчиж байгаа юм чи өнөөдрийн сэдвүүтэй айгүй холбоотойгоор Монгол утгагүй хэцүү хэцүү байж байгаа. Дараагийн нэгтгэд ментор болгож аваарай гэж хэлж байгаа. Бүгдээрээ холбогдоод. За тэгээ золбоо өөрийгөө жоохон танилцуулаад эхлээд тий. Тэгээ хоёлаа би өнөөдөр яагаад сэдвээ сонгосон тухай хэлсэн л дээ. Яг хоёлаа ийм нэг тухай өдөр ярьсан болохоор тийм ээ. Тэгээ чиний төрөвчин тэр гарсан ярианаас гарсан ойлголтууд бас өөрийн чинь бодол саналыг хоёлаа болцтой хоорондоо ярилцаал. За намайг золбоо гэдэг. Тэгээд би ер нь бол олон банкнд 10 гаруй жил ажилласан. Тэгээд одоо ганх сургуулиасаа ирэл Америкээс ирэл Монголд энэ стартап гэж шинийг ярьж эхлэхэд ерөнхийдөө бол ажиглаа. Заримдаа стартап викендэр ментор хийх аяар одоо холбоотой байдаг гэсэн. Ер нь бол найз нөхдөдөөс гадна бусад одоо ажлын төрлөөр гэх юм бол тиймэрхүү байдлаар холбоотой байсан. Мэдээж стартап ертөнц бол банкны ертөнцөөс бол маш хол. Гэхдээ нэг юм аягүй холбогддог. Энэ бол юу гэхээр problem solving, асуудлыг шийдэх, яаж project-ыг урагшин амжилттай авч явах уу гэдэг талаар бол маш их холбоотой юм тийм. Адилхан банкнд нэг project гарч ирээд тэрийг амжилттай аваад явах. Бизнес дээр стартап гэж нэрлээд нэг шинэ бизнес санааг амжилттай компани болгоод тэрийг бүр олон улсын компани болгоно гэдэг бол бас яг л адилхан. Яг л шийдэж байгаа юм гэх юм бол баг болоод ажиллаад асуудлыг шийдэх. Яг энэ одоо стартап викенд бол тэрний айгүй том сургамжуулах нэг юм надад бол байсан. Тэрийг би тэрэнд оролцоод ментор болж ажиллаад тэгээд эргээд одоо яг ажил дээр бид нар яаж тэрийг хэрэгжилж болох уу, яаж хэрэгжилж ийн, ялгаа нь юу вэ гэдгийг бол маш их боддог байсан. Тэгэхээр яг энийг бодох юм бол би одоо хувийн талаас нь бол энэ ертөнцтэй бол айгүй ойрхон байсан гэж хэлж болох юм да. Тэгээд ментор байна гэдэг бол янз бүрийн олон талаас нь харах байх л та. Ментор байна гэдэг бол
яг хүмүүсийн нэг талаар санааг сонсоод тэр хүмүүст хэрэгтэй юм хэлж өгөөд явах ментор аваад явна гэдэг бас нэг өөр юм байна. Энэ хоёрын ялгаа бол надад аягүй том харагдчихсан. Би Австралид мастер хийгээд байж байхдаа өөрөө яг тэр програмд оролцоод дотор нь орж аваад тэгээд тэр менторуудыг сонсоод тэгээд багийнхан гишүүд нь яаж хүлээж авч ийн гэдэг тэрийг бол аягүй сайн харьцуулж ирсэн. Энэ бол надад бас аягүй том сургамж болсон л та. That's awesome. Яг чи зөв юм болж гэхдээ за төр байж байгаарай. Нэг юм хэлэхдээ өнөөдрийн сэдвүүдээр нэг ярьж байгаа би түрүүн жоохон тайлбарсан. Гэхдээ ярьж байгаа юм тэр өгдөө. Стартапын ертөнцийн бас нэг онцлог нь юу вэ гэхээр хүн өсөх боломж маш их. Тийм ээ. Корпорац ертөнцид магадгүй энэ аюу хувь хүнээс тийм юу хамааралтай болчихдог. Гэхдээ ер нь жоохон хэцүү. Бүтцэн тийм хаачдаг. Өсөх боломжийг хаачдаг. Яг л хийдэг ажил нэг тогтвортой эрсдэл авч чадвар багасчдаг. Ийм горимууд нь аюу тодорхой болчихдог. Стартапын ертөнцид entrepreneur хүний нэг юм чинь байнга өсөх боломж байж байгаа. Тэгээд тэр боломжоо дагаад гэхдээ мэдээж яг адилхан. Юу тэрийг ашиглаж чадах юм бол амар өсөх боломж байгаа. Ашиглаж чадахгүй бол тэгэл болчихсон юм байна. Тэгэхээр өсөх аюу чухал. Юу өсөж өөрийнхөө өрсөлдөх чадварыг мэдлэгээ дуршлаа сайжруулахгүй бол дорой байхгүй болдог. Стартапын ертөнцид алуулах магадлал маш өрсөлдөө аюу өндөр. Тэгвэл өөрөө өсөх нэг хамгийн том алхам бол ерөөсөө өнөөдөр өөртөө байхгүй мэдлэг чадварыг оруулах тийм ээ өөртөө аднаас орж оруулах. Тэгээ тэрний мундаг одоо ер нь зүгээр entrepreneurч гэхгүйгээр сайн тийм өсөлтийг сайн өөртөө хийж чаддаг үний нэг нууц нь юу гэдэг юм гэхээр амьдралдаа аюу тийм зөвлөхүүд, менторууд өөрөөсөө ухаантай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж чаддаг. Тэр утгаараа ментор гэдэг бол бас яхахгүй стартапын ертөнцид илүү ашиглагддаг санаа, концепт, нэр томьёо, соёл. Тийм үзэхээс нь өнөөдөр ярьж байгаа шүү тийм ээ. Ер нь нэг заавал зөвхөн стартап гэж ярихгүйгээр. Ер нь залуучууд ихэнх энийг үзэж байгаа хүмүүс. Та нэрээ ихэнх энийг үзэж байгаа хүмүүс гэснээс манай лайвыг үзэж байгаа хүмүүс насаа таад болдог байл энэ коммент хийсэн гяс гэс бичиж явчих та. Тэгээд гяс нэг survey хийж үзье. Эдэн настай хүмүүс үздэг. Гэтэ ер нь би бас өмнө хэлжсэн. Эхлээд бол мэдээ залуучуудад аюул чухал. Яг л тэд нар замд авчлага аюул хэрэгтэй байгаа амьдрал. Гэхдээ явандаа болохоор ямар наснаас үл хамааран хүн болгон өнөдөр ментортэй байсан байх тийм. Ямар нэгэн байдлаар шинэ мэдлийн мэдээлэл ингээд сорж авч байгаа юм. Тийм нэг их сурж өгдөг. Яг үнэндээ энэ дээр за нас гэж юм тийм. Наснда тохирсон асуудлуудтай хүн надад тулгарч идэг. Яг тэрнтэй адилхан компани ч гэсэн тийм, стартап ч гэсэн, том корпорацууд ч гэсэн тийм. Яг үйл ажиллагаа явуулж байгаа төвшөндөө таарсан асуудлуудтай байнга тулгарч байгаа. Тэгэхээр яг энэ таарсан тийм зөвлөмжүүдийг за албан чийж бол албан бус чийж маягаар гэж болно. Магадгүй тэнд ажиллаж байгаа нэг төслийн аваа явж байгаа хүн байж болно. Эсвэл компаниг аваа явж байгаа удирдлагч явж байгаа үүсгэн аваалагч гэж байна. Тэр хүмүүст яг нэг хэрэгтэй юмнуудаа энгийн байдлаар харилцан яриа маягаар тэгээд ойлгож авах нь аягүй чухал. Тэгээд тэрэн дээр бол яг advisor гэж болно те. Техникийн туслалцаа үзэж байгаа хүмүүс байна. Гэхдээ нөгөө талаас нь ментор бол бас нэг интернетийн философитой холбоод тайлбарлаж байгаа туршлага дээр тулгуурлаад тайлбарлаж өгч байгаа. Тэгээд цаашлаад явах юм бол тэрнтэй ингээд байн холбоотой байгаад тэгээд энэ асуудлыг бид нэр хэдэн сарын өмнө ингэж ярихад би ингэжсэн та ингэжсэн одоо ийм боллоо гэж үнтэй прогрессээ ингээд бас юм бол тэр үнтэй хуваалцаад ингээд ярьж байгаа минутад ментор болж байгаа юм болов гэж би л хувьдаа бодоод байгаа байхгүй. Ингэж чадсанараа тэр маань бол зөвхөн нэг тийм энгийн харилцаа биш тийм. Гэхдээ энгийн харилцаа маягаараа гэдэг нэг тийм бизнес юм биш. Тийм харилцаараа орж ийн гэж би бодод байна. Тэр чинь бас нэг арай нэг өөр хэлээдсэн тийм. Өдөр надад хэлж байхад нэг transactional биш тийм. Ямар үглээ тэр бол бас айгүй өмнө санагдсан л танаа тийм. Тэр бол айгүй бас хүмүүс тодтож өгөх хэрэгтэй нэг юм байгаа юм чинь. Тэгээ нөгөө ментортэй болох гэсэн сэдв ба штэ. Тэрэн дээр нэг хүмүүс нэг бодоод байт юм нэ. Одоо чамраа бол тийм. Одоо хүмүүс рүү ингээд гайгүй ингээд хүн нэг ингээд дуршилтай олцохоор ч юм уу те. Нэг зөвлөгөө авчиж болох юм байна. Надад ментор болчих хэрэгтэй юм байна гэхээр хүмүүс очоо яадаг вэ гэхээр ой та надад ментор болчих гэдэг. Шууд гэтэл өнөөдөр ментор гэдэг чинь ментор болох хүнээс гадна нөгөө нэг менти гэж нэрлэдэг. Тэр менти буюу ментор авч байгаа хүн хоёрын хооронд айгүй гоё ихтгэл харилцсан үнцний үүсгэлт тэгээ харилцсан одоо нэгнийгээ хамтарч ажиллах хүсэл эрмэлзэл төрөх ёстой. Ихгүй бол зөвхөн одоо
та хүн ментор юм чинь надад туслах хэрэгтэй. Тийм болохоор ментор болооч гэж ярих юм. Уул нь бол ментортой болохын тулд тэр хүн бас яагаад надад менторлох хэрэгтэй вэ гэдгийг бас аргумент хийх хэрэгтэй байдаг хөөх тэ. Тэгээ алгаараа яагаад энэ чухал вэ гэхлээр хэрвээ одоо зөвлөх юм уу, advisor юм уу, coach гэж байгаа бол тэднэрт бол мөнгө төлөөд тэг зөвлөөг нь авч болно шүү дээ. Тэгээд энэгээр нэг transactional буюу ийм 8-ны харилцаа үүсч болж байгаа байхгүй. Би нэг юм өгөн тэрний хариу би нэг юм аав. Гэхдээ маш тодорхой. Тэгээд миний тэр өгж байгаа юм нь байх юм бол хөлөө ингэж байна. Ментормент нь болохоор илүү тэр ойрын богино хугацааны солилцоон дээрээ суурилсан биш, урт хугацааны нэг нэгэндээ үнцэн үүсгэлтэн дээр үүсгэлтийн одоо итгэлцэл дээр үндэслэж эсвэл тэрний сонирхол дээр үндэслэж үүсдэг харилцаа. Гэхдээ би нэг хүнийг өнөөдөр өөрийнхөө менти гэж сонгох юм бол би тэр хүнийг ирээдүйд өсөхийг нь харах нь надад сонирхолтой байна. Тэгэхээр тэр хүн надад мөнгө өгөж намайг ментор болгож байгаа бол тэр нь бид хоёрын ментийн харилцаа биш. Надад тийм сонирхол байхгүй. Хэрвээ тэгж байгаа би ментор биш болчих. Тэгвэл би зүгээр л мөнгөөр наймаалцж байгаа, үйлчлэл үзүүлж байгаа юм болчих. Тэ. Энэ дээр бас асуултуудаас харж ин л да. Бажин юм байна те. Чухал сэдв байна. Гадаад ментор болно. За Монгол менторын болон сул тал байна уу. Энэ дээр Австрали дээр менторшип авсан гэсэн. Австралид байх та. Тийм яг хөө. Тэгээ чи Монголд байх та. Монгол чиний менторч уугаан зэрэг байсан уу? Ер нь бол амт бол байдаг байх уу? Байсан тийм. Манай хүмүүс ер нь бол одоо үеийн залуучуудын хувьд бол тийм скиллсофт тийм. Тэгээд философиос гадна тэр хүн чинь бол менежмент арга барилаар шилтгэн шүү дээ. Энэ хүн бол ингээд олон нийтэд энэ бүгдээ таниулахаас гадна яг гардаараа өдөрж байгаа хүмүүст маш олон зааж өгч байна. Тэгээд ч гэсэн яг би ч гэсэн ер нь бол хэлдэг л дээ. Намайг анх сургууль явах гад мастер хийх гэж яхад. Солбоо хүмүүс ингээд сургууль явдаг. Сурч ирэхээрээ зүгээр л текст бүк сурчаад ирдэг. Эрэхтэй харин чи нэг түүлтэй ирэх хэрэгтэй гэл. Тэгээд тэрийг бол би байн бодож өгдөг байхгүй. Тэгээд түүлтэй ирснээр л бид нар тэрийг л хэрэгжүүлнэ. Хэрэгжүүлснээр бид нар тэрнгээрээ л амжилт гарч тэр маань л хэрэгтэй. Зүгээр яг Австралид байхдаа бол бас надад бол яг миний сурчсан сэдвийн талаар бол олон ментор байсан. Гэхдээ яг стартапын ертөнцтэй холбоотой байгаа яг тэр юун дээр бол холбоотой нэг юм болоод юу гэхээр яг ямар хүмүүс багт орж ажилладаг вэ? Зарим нь яагаад айгүйх гоё юм ярьж байгаа юм цуцдаг вэ? Тэ тэрний талаар бол айгүй сайн ментор болж исэн. Яг ер нь бол ментор болоод явж байхад яг стартап уикенд дээр ялангуяа явж байхад зөндөө санаанууд гардаг. Гарч байгаа санаануудаас нэг нь л ингээд голлоод ярьцдаг байхгүй. Тэгэхээр ментор болоо явж байгаа хүн тэр үнтэйгээ харьцаад алмаа асуугаад явчихна. Бусад хүмүүд нь сонсоод сууж байна. Тэгээд тэр хүмүүс бол өөрийн гэсэн санаа байна уу үгүй нэгдэг бол хэлэхэд хэцүү. Харин яг тэр баг ороо тоглоод байж байхад бол менторуд хурж ирэн тийм. Эрэгт нь бид нэр өөрсдөө санаануудыг ингээд тайлбарлаж өгөөл хэлээл ийм юм санаа хэлээ гэж тэгж яхад хажуунаас нэг баг дотор ажиллаж байгаа хүмүүс маань зарим санааг ингээд янз бүрээр шүмжлээл тийм. Фан салбартаа ингээд амар амжилт олцсон би тэр амжилтаараа яхад ийм юм асуудал болохгүй байсан ингээдсэн ингээд янз бүрийн байдлаар тэр ингээд хаагаад байдаг. Тэр ингэж хааж аваад явж байгаа хүмүүс маань ингээд яг ингээд багтаа ороод явах нэг хоёр хоног алга болчихсон. Эзэж дуусахгүй. Тэгэхээр ер нь бол менторуд бол яг тэр хүмүүсийг чинь ухаж гаргаж ирэл. Яг ямар проблемыг чи шийдэх гэж байгаа. Яг яагаад чи туршлагатай мөртлөгийг шийдэж чадахгүй байна. Гэт ингээд ухаад ахаар нөгөө хүмүүс чинь бол яг үндэ хэлэх зүгээр л ямиг дандаа л продакт хойшлуулдаг хүмүүс таадаг. Тэгэхээр бас менторын асууж байгаа ментор болоод явж байгаа хүмүүс бол бас тийм тэрийг бас ухаж гаргаж ирээд хараад тийм логик сэтгэлгээгээр хүмүүсийг бас ингээд ямиг харахад тус болдгийм болов гэж би бодоод байна. Тэгэхгүй бол бид нэг ерөнхийдөө багт ороод ажиллахаараа их ярддаг хүндээ ингээд автчихдаг тийм. Эсвэл нэг ярдгүй нөхөртэй байх юм бол тэрэндээ ингээд бас чигдээд ярихгүй байгаад байдаг ч юм тийм. Тийм юм аягүй харагдаад байдаг л да. Тэгэхээр гадны нүдээр тэгээд бас логик сэтгэлгээгээр тэгээд тэр юм хийгээд үзсэн хүн байвал аль болохоор тэр тал руу ингээд чиглүүлээд идэх юмсан. Яг чи сая хоёр юм дээр хэлчих шиг боллоо тийм. Ментор хүн, зөвлөх хүн, адвайзер хүний бас нэг ялгаа нь ментор хүн бэлэн хариултыг өгдөг. Ихэнх тохиолдолд. Тэрнээс илүү ментор хүн, сайн ментор хүн яадаг вэ гэхээр бэлэн хариултыг илрүүлэх хөтөн тусалж чиглүүлж өгдөг. Хатгалтыг хийж өгдөг. Тэгээд өөрийнхөө туршлагыг
кейсээ ярьснараа тэрийг ингээд хүнд юмыг нь өөрөөр нь ойлгох гэж чийдэг. Нөгөө толийг өмнө нь тавих. Чигээр нь ингээд мөрийн нэрвэл алив чи тэрийг хардаа тэгээд зөв чиг нь харуулах гэж. Advisor coach хүмүүс болохоор ихэвчлэн оо мэн гэж хүчдэг. Тэгээд тэр хариулт өгдгийг нэг ядаргаан үгүй буруу тал нь заримдаа юу байдгүй, хэцүү тал нь юу байдгүй гэхээр таны өгж байгаа хариулт хизээч нэг хүнд өгсөн хариулт нөгөө нь тохирдуулахгүй тийм хүн болгоны кейс ондоо хамгийн шилдэг хариулт бол хамгийн шилдэг гуталтай адилхан тэр хүний яг тэр хөлөнд нь л тохирсон гутал. Тэгээс биш бүх эрэгтэй хүмүүс тохирсон гутал тэр хүн болгоно хамгийн шилдэг тарах. Тийм ментор хүний нэг хэдийн дээр яа ингээд хатгаад үзэл тэгэл би амар зөв менторуд миний амьдралд байдаг менторуд бол ерөөс юм асуугаад байдаг ядаргаад. Жохоор үнээр заримдаа менти явж байгаа. Тэгээ наадтай Instagram дээр ментор хийж байгаа хүмүүс мэдж байгаа. Би заримдаа асуулт сууж эхлэн буцаагаад би чиний юмыг ойлгохгүй байна гэж аягүй хэлдэг. Яагаад вэ гэхээр тэгснээрээ би яалах гээд байна вэ гэхээр тэр хүн өөрийнхөө ярьж байгааг нь ойлгож байна. Тэр хүн өөрийнхөө ярьж байгааг сонсож байна гэдэг нь хичээх гэж. Энэ хойдлын нөхрийг би менторлно. Их цаваанаа хөрх юмны банк асуултсан. Тэгээ яах гэдэг. Тэгээ яах гэдэг. Тэр нь надраас юм асууж авахт чи асуулт сууж байгаа юм гэсэн асууж байгаа. Тэгээ чи юу асуугаад байгаа гэсэн чинь энэ гэснэ. Биш юм байна гэдэг. Яг тийж нэг тийм. Тэгээд байж байгаа чи цодбоо энэ байлчин юм давааж үе асуулт. Гадаад ментор Монгол менторын давуу болон суртал нь юу байсан бэ? Гадаад дотоод гэхээс илүү би бол гадаад дотоод гэж нэг ялгархгүй болж байна. Яг бол миний одоо асууж байгаа асуулт, миний олж мэдчихэж байгаа юм нь тэр хүн туршлагагүй тэр юмыг бас надад ойлгуулах хэмжээний одоо тийм хүлээц ч юм уу тийм сэтгэлгүй байвал ер нь гадаад дотоод бол хамаагүй болчихно. Тэр надад өгч байгаа нэгт хоёрт нь бол би асууж байгаа юмаа бас хизээ яг асуух уу гэдэг тийм мөчлөг байна л да амьдралын мөчлөг. Яг бизнес хийж байгаа бизнесийн мөчлөг тийм. Одоо над дээр ирээл нэг юу гэдэг Microsoft-ийн ч юм уу Facebook-ын том захирал ирээл нэг юм ярих юм бол би тэрийг ойлгохгүй ч магадгүй 2 жилийн дараа бол тэр асуудал над дээр тулчаад тэрийг ярих би өөрөө асуугаад гүйж магадгүй. Магадгүй би яг Facebook-тэй адилхан тийм платформ гаргах гээд гүйж явах юм бол надад Facebook-д ажилладаг, Facebook авч явж исэн хүн надад тийм хэлэх хэрэгтэй. Тэрнээс биш өөр салбараар явсан хүн бол тэр талаар бас сайн хамж байна. Тэгэхээр яг ямар үед ямар ментор хэрэгтэй гэдэг чинь хамгийн чухал юм байна. Ундагтаа гол биш шүү. Тэр л бол хамгийн чухал. Яхахгүй. Тэгээд яг энэ нэг юм чинь нэг угаас сэдв гарч илж байна, санаа гарч. Тэрний үг гэхээр ментор гэдэг хүн нэгт хүний амьдралд ганцхан ментор эзэж байдаг тийм ээ. Хүний амьдралд бүх юмний нэг ментор гэж байдаг. Тэгсэндээ залбаасаа яг хэлж штэ. Өө ганц зэрэг гэдэг хүн чамд юуны тухай менторлдог гэсэн. Тодорхой юмны дээл тухай менторлдог гэсэн. Тийм зорилготой тийм ээ. Яг л тэр хүний дуршлаг нь тийм байсан. Тэр хүний мэддэг чаддаг чам зөвлөх юм. Гэхдээ тэр хүн чамд аав хүн болох тухай ментор нэг. Not maybe not тийм ээ. Тэнд нэг өөр ментор. За тэгээ бас яг адилхан тэр хүн чамайг цуг ажиллаж явах үед ментор байсан. Одоо магадгүй биш өөр хүн гарч ирж магадгүй. Эсвэл дараа нь ирээдүйд өрөө. Гэдгээр нэг хэлэх гээд байгаа зүйл нь. Тэгээ хүмүүс энийг дандаа асуудаг. Хүнд нэг ментор байх хэрэгтэй. Үгүй хүнд олон ментор байх хэрэгтэй. Олон зэрэг. Тэгээд олон менторудаас гадна хүнд ментор насан туршийн өөрчлөлтөөс солигдож ингэж шинжлэгдэж явах ёстой. Яагаад вэ гэвэл нөгөө л төрөч хэлдгээр 6 сарын өмнөх золбоо өнөөдрийн золбоо шал ондоо хоёр золбоо тийм ээ. Харсан, үтсэн, мэдэрсэн амьдрал юм шал ондоо. Яг тэрийгээ дагаад одоо золбоод хэрэгтэй байгаа ментор нь 6 сарын өмнө хэрэгтэй байсан ментор шал ондоо. Тэр утгаараа бид нар угаасаа л өсөж өөрчилж хөгжиж байгаа хүн юм бол тэрийгээ дагаад бид нар бас бидний нөгөө харах хэвээр их сурвалжууд бид нарт туслах хэвээр хүмүүсийн эргэн тойрон хүрээлэлд өөрчлөх хэвээр. Тэр энийг хүмүүс бодоо. Тэр ч бас утгаараа нэг юм ойлгох хэвээр юм чинь. Ментор хүнтэй болтойгоо тэр хүнээс амар их битгий хүлээлт үүсгээд битгий тэр хүндээ энэ дарамт үүсгэх. Ментор хүнээсээ авах юмаа авах цагтаа зөв эвтэйхэн авч сурах. Энэ амар том. Менти байх энэ нэг том чадвар нэр гэж боддог. Сайн менти одоо надад жишээний нэг Тайланд нэг залуу гэдэг стартап бади гэдэг стартапыг үүсгэн байгуулагч. Тэр надад уйлал ганцхан удаа цаг 30 минутын цаг. Тэгэл тэрэндээ үнэхээр сайн бэлдэж ярьдаг. Тэгээ тэр хугацаанд надад ингэ мангар их асуулт бичсэн. Тэгээд миний яаж хариулдгийг ч мэднэ. Тэгээд энэ окей ингэж ярьж байгаа бол би имиж чинь ингэж гэл. Тэгээд ерөөсөө надад ба авах юм аваад бомб яв.
Одоо яг энэ ч Золко, Эрка манай ай хотелийнх нь надаас өө зөвлөхөөс асуулт авъя гэж байгаа. Хариулт авъя гэж байгаа. Яг асуултуудаа бэлтцсэн мэдж байгаа. Яа тэгэхээр би тэр хоёртой олон цагийг үүсэх өнгөрөөж чадахгүй мэдж байгаа болохоор тэр хоёр надтай уулзах цагийнхаа үеийг аюул зүй ашиглав. Тэгж юм тий. Тэр одоо бас нэг юм би бодоод байна л да. Ментор болох гэж өмнө нь байж байгаагүй хүн ментор болох тэр асуудал байгаа байхгүй. Тэр бол яг хувийн талаас бол бас нэг том юм гэж магадгүй. Тэгээд менторыг бас ямар нөхцөлөд болох уу гэдэг юм байна тий. Ер нь бол ихэнх хүмүүс бол бодохдоо ялангуяа би бол бодлоо юм техник ажил хийдэг хүмүүс бол за миний хийж байгаа юм бол ерөнхийдөө үнцэн багтай гэж боддог. Тэгээд тэр маань тэр шугамдаа бол тийм гэж магадгүй. Шугамаасаа хазаагаад ирэхээр тэр маань бол хүндэнгийн хүмүүсийн хувьд маш үнцэнтэй юм байдаг. Энийг бас хүн аягуулсаа үнэлж, за үнэлэхийн тулд тэрийг өөрөө бас олон нийтэд таниулах хэрэгтэй. Тэгээ эргээд фидбек аав тий. Тэгээд нөгөө хүмүүс чинь янз бүрийн санал ингээл асуугаад янз бүрийн хэлээд ирэхэд чинь өөр нэрээ энэ чинь аяг үнцэнтэй байсан юм чинь. Би энэ талаараа ингээд яриад хүмүүс ингэж ярьснараа ингээд хүмүүс энийг ашиглаад маш том өөрчлөлтийг амьдралдаа хийлээ, бизнестэй гаргалаа, ахиц гаргалаа тий. Ингээд явна гэдэг бол нөгөө ментор болж байгаа хүний аягүй том ололт байхгүй. Олдоос гадна өөрөө бахархах, хүмүүний хувьд өөрөө бахархах. Тэгэхээр менти байх, ментор болох хоёрын нэг хамгийн том харилцаа нэг тийм баг шиг. Хүмүүс надаас яг асуудаг юм. Яагаад ментор ингээ өнгөө хүмүүс хийгээд байдаг юм ч юм те. Яагаад хүмүүс ингээ баах юм хуваалцаад туслаад байдаг юм. Энд дээр хоёр шалтгаан байна. Нэг нь болохоор манай байгууллагын нэг соёл би энэ өөрийнхөө амьдралдаас мундаг менторуудаас юу сурсан бэ гэхээр инэрэнгүй байд сурах. Одоо give first гэж яадаг. Эхлээд хүнд өг. Тэр нь юу вэ гэхээр би угаасаа би өнөөдөр нөгөө миний нэг гişлүүдийн читрийг сонссон зэмшил. Би илүү алсыг харж чаддаг шалтгаан би аврагуудын мөн дээр зогсож байгаа болохоор. Аюу садрт хэлсэн. Тэгээ тэрнээр юу хэлж байгаа вэ гэхээр би өнөөдөр төвшөндөө хүрэхийн тулд надад аюу олон хүн энэрнгөө өгсөн байхгүй. Тэгээ тусалсан. Тэгээд тэрний ачаар би гэж хүмүүс. Тэгээ би яг өөртөө адилхан чи ч гэсэн чиний амьдрал ч гэсэн аюу олон хүн аврагууд байсан. Тэдний ачаар чи өнөөдөр үдээд байгаа. Тэгвэл өнөөдөр бид нар буцаага дараачийн залуучуудаа энэрнгөө өгч сурах хэрэгтэй. Тэгжээж бид нар чи юм нэг илүү эерэг импактыг нэгдээ. За нэг шалтгаан. Хоёр дахь шалтгаан аюу зүйн хувийн шиг зэрэгтэй шалтгаан юу вэ гэхээр би хүнд өгөж ярих тусмаа яг чиний сайн хэлсэнтэй ойлгоцсон. Өөрийгөө ойлгож хэлдэг байна. Тэ? Надад байгаа мэдлэг үндсэнтэй юу үгүй мэдэх хамгийн зөв арга нь биднийг зах зээл дээр гаргаж үзчихэж мэддэг шүү дээ тийм ээ. Тэгээ миний энд ирсэн амар хойсон. Би яг адилхан өөртөө итгэх байх шүү дээ эхлээд тэ. Монголд ингээд аягүй стартап ярьдаг байсан бол Малайзд очингууд би миний мэдлэг яг үнэ энд хэрэгтэй болов энэ бас айлизийн англи хэл дээр юм уншдаг сурдаг энэ талаар айлизээ өгчсөн зах зээл тэгээд. Тэгээд ментор хийгээл ирэнгууд нөгөө хүмүүсийн авч байгаа үнцнийг хараад байгаа ч би ойлгож байна. Хөө би ментор хийх мэдлэгтэй юм байна. Чадвартай юм байна, дуршлагтай юм байна. Тэгээ би инхэн зөв тэгэж ярьж шээ. Анхан дээр тэр нь тийг санагддаг байдаг. Гэхдээ юу ойлгож авдаггүй гэхээр хөө юу ярьж байгаа. Чамд байгаа нэг дуршлаг чи өнөөдөр олон хүний нэг байхгүй дуршлаг юм байна. Чиний нэг харсан юм чи гэдэг шиг айгу зөв явж байна. За тэгэж явж байгаа дараа нь бид нөр өөрсдөө дахиад нэг хүмүүсээс ментор авах тий. Бүр яах вэ? Тэгэхээр тэр маань эргээгээл бидний нэг эргэх холбоог болгоод байна тий. Менторинд байгаа, ментинд байгаа. Тий. Ингээд явахаараа магадгүй нэг хүрээлэл маань бас томроод явна тий. Ингээд явахаараа миний бодлоор бол Монгол гадаад гэдэг дахиад нэг асууснаар бол тийм нэг заагүй бүр байхгүй болох юм шиг. Бүр байхгүй. Тэгж л би бодоод байна л да. Тэр одоо энэчнээс ингээд олон хүмүүс сонсч л байгаа. Тэгээ өмнө нь одоо стартапын ертөнцид орж ирээд стартап уикендээр хэдэн жилийн өмнө орж ирсэн хүмүүс байгаа бах тий. Тэр хүмүүс ч гэсэндээ ерөнхийдөө бол эргээгээд дөнгөж одоо тэр ертөнц рүү орж иж байгаа хүмүүст ментор болох хэрэгтэй бах тий. Тэрэндээ өөрийнхөө гаргасан амжилтыг одоо чамлахгүйгээр өөрийнхөө мэдж байгаа юм жижиг гэж басахгүйгээр гаргаж ирээд тэрийг яриад нөгөө хүмүүсээсээ бас юу ярьж байгааг сонсоод тэд нар бас тэр юмыг олж мэдж байгаа шүү дээ. Тэгээд тэр олж мэдсэн юмнуудаа нөгөөдөл чи улам өөрийнхөө мэдж авсан юм дээр баяжуулаад энэний дараа би юу мэдэх ёстой байна гэдгийг тодорхойлох хэрэгтэй байна. Тэгээд чи түрүүлээс өөрөө ойлгосон гэх тээ. Тэгэхээр дараа нь
тэрийг маа сайжруулахын дараа тэрийг улам хөгжүүлэх менторуудтай очиж нийлэх. Тэгээд тэрийг элен далангүй ярих. Гол нь л биендээ итгэл юм да тий. Сэтгэлээ гаргаад тэгээд ингээд ярина гэдэг нь бас ментор болж байгаа юм ч гэсэн. Харилцан ашиг айгүйх байдаг шүү дээ. Энэ удаа тий. Одоо чи би яг үнэхээр юу гэж яах вэ гэхээр би дараачийн супер энтерпренеруудтай одоо танилцмаар байна шүү дээ. Тэгээ тэр жаа хүүхдүүд одоо тэр ирээдүйн миний замаар ирээдүйд явах гэж байгаа хүмүүстэй одоо танилцмаар яа тэгэхээр би тэгснээрээ тэднээс мангар их юмсан. Өнөөдөр бид нэр хөгширж байгаа. Хөгширсөөгөө дагаад бид нэр зарим нэг ойлгохгүй юм үүсч эхэлж байгаа. Би одоо Generation Z-ийнхний хүсэл эрмэлзэл тэд нар амьдралдаа хайчих гэдэг тэднэрт ямар юм үнцэнтэй санагддгийг тэр I need to know. Би тасраад байна шүү дээ. Тэгвэл би залуу үедээ менторлснээрээ би тийшээ холбогдох болов. Надад тэр айгүй юутай. Өгөөчтэй. Буцаад би тэр залуучууд хөөе байж байгаа. Би дээр үдэ яг чинийхаар хийж хахад нэг тийм гарсан шүү. Чи тэр бодоо үзээрэй гэж хэлэх чинь буцаад тэр хүнд буцаад өгөөчтэй тийм. Тэр нэг give and take л болоод тийм. Гэтэ эхний сэтгүүн тэр гэдэг шүү. Буцаагаад юм нэхгүйгээр хөгжиж сурах хэрэгтэй. Энэ манай айгуу тийм Texas-аас гарсан айгуу философи энэ бол яг болдог. Би одоо залуучууд ментор хийж байхдаа хизээч за чи ирээдүйд надад тэгэх ёстой юм. I don't care. Миний амьдралаас энэ залуу салаа явчих уу? It's okay. А би зүгээр юу мэддэг вэ гэхлээр би эхлээд чадхаараа хүн туслаяа. Энэрэнгүй хөгжиж сэтгэе эхлэе гэж. Give first тэ. За ялгаас нэг асуулт харж байна. За тэгээ. Нилээд асуулт байна. За Burger DJ Mag 5 сард хэр хугацаанд Монголд байх хуваартай байгаа вэ? Мэдгүй байна. Нэг ивентэд урих санаатай. Мэдгүй байна. Гэхдээ энэ хүн Монголд байна өстэй чи 5 сард байна. Тэ. За Burger DJ Mag манай залбаатай уулзаар манай стартын CEO сая тэгээ өөрийнхөө туршлагаас зарим нэг зүйлийг ярьлаа. Энэ хүн байна. Ментор хүн ментортай байх боломжтой юу? Тухайн ментор нь менторээс өөр салбарт бизнес эрхэлдэг учраас шинэ бизнестэй өөртөө ментор авах тухай юм. Гэж болно шүү дээ. Absolutely. Харин ч бүр менторгүй болцсомоор би санаа зовно. Тийм үстэй. Like what the fuck? Чи юу ч одоо жисэл үхий гэж хийж байгаа юм уу? Юм сурахгүй гэж байгаа юм уу? Шинэ юм хармаар байгаа юм те. You must always ямар ч сэдвэр. Тэгээд энийг бас хэлэх хэрэгтэй. Ментортой бол ихэр хүмүүс зандаа тийм нэг ажил эсвэл тийм нэг мэрэгжлийн юмтай ментор гэж. Үгүй шүү дээ. Одоо би нэг бодохгүй ментортой болох би хүүхдтэй бол энэ нүн тэгээд миний аавын ментор болж өрнө шүү дээ. Fathershiping mentor тий. Одоохондоо эдийн засгийн ментор маань тий. Монголын эдийн засгт юу болж байгаа? Санхүү гэж юу байдгийг? Энэ юм яаж хөгжиж байгаа өсөж байгаа ментор гэдэг дээр энэ үн тэр менторыг ин. Тэгж бол удахгүй аавын ментор бол. Око миний одоо стартап ертөнцийн ментор. Тий. Тэгээд ингээд өөрчлөлт өгсөө. Тэгээд ментор гэж хүмүүс заавал мэрэгжлийн юм байх ментор гэж бүх юм дэж бол. За наснуудаа тавьж яа. Yes залуучуудаа бусд нь насаа тавиг бол доор хэсэгтэй 26-тай 24-тэй 20-тай 29-тэй 49-тэй yes 26-тай 31-тэй yes манай үеийнхэн гарч ирж байгаа бид баярлж байна 24-тэй 28-тай 30-тай yes Нарангоо 29 25 19 ануу хамгийн жоох нь ануу байна тийм үү баяраа 35 32 25 28 26 42 37 yes 2 үеийнхэн гарч ирж байна. Тэгэхээр түрүү чи хэлж байгаа яхахгүй залуу үеийнхэндээ тусламаар байгаа шалтгаан бид нарт хуваалцах арай төрүүлж явсан илээсэн илүү их амьс гэдэг утгаараа энэ хүн аль хэзээ 3 хүүхэдтэй би 0 хүүхэдтэй энэ үнээс хүүхдийн талаар сурах юм илүү байгаа гэдэг утгаараа бид нар залуучуудтай тэгээ ашгүй ийм насны хүмүүс нэлээд гоё diverse group байна тийм ээ. Тэгэхээр залуучууд болохоор тийм нөгөө талдаа яг адилхан бид нар одоо илүү бараг өсөх хэрэгтэй баг тийм үү. Зах зээл дээр өрсөлдөг чадвар авч үлдэхийн тулд хэрэгтэй хүмүүс байхын тулд тэгээд нас пик гэж яригддаг шүү дээ. Одоо бид нар бараг пик гэдэг байгаа зү үгүй артж байгаа. Ой тэр гэхдээ хүмүүнийхэн жишээ нь ингээд чи бол пик зайлээ. Би одоо тэрнтэй санал нийлэхгүй байна. Ер нь хэрэг ментор хүмүүсээс аавн тийм. Ер нь бол хүн болгоно гэдэг чинь юмдаа хандсан гэдэг тийм. Юмдаа анаа сурах хүсэлгүй болсон ч гэх юм уу. Тэгээ цаашаа прогресс хийх болсон гэдэг. Гэтэ тэр бол яг хүний өөрийнх нь зан чанараас л хамаарах байна. Yeah, absolutely. Одоо би ингээд салбараас ялаад ингэж байгаа яг юу гэж байна тийм. Миний өдөр чинь хөвөө нэг тэнийг юм шиг тийм 12 жил банкнд ажиллачаад тийм тэгээд яа гэж байгаа гэдэг чинь миний хувьд бол тэр чинь миний хүсэж байгаа би өөрийгөө ингэж байн боловсруулах гэхийн тулд явж штэ.
Би бол хангалтгүй байх гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр дахиад пик хаана байна гэдэг чинь дахиад асуулт тий. Би өөрөө хаана харж байна. Дахиад энэ дээр ингээд асуулт гараад магадгүй пик болцсон ч гэж магадгүй байхгүй. Тэрийг магадгүй би хүмүүстэй ярьж ийж. Гэхдээ тэрвээ пик болцсон бол чи дараагийн пик гаргаж ирэх тий. Магадгүй higher pik уу? Тий, higher pik. Балжиним даваач нэрээ тийш Австралид менторинг програмд хамрагдаж байхад ментийн үүрэг хариуцлагыг хамгийн ихэнд танилцуулдаг юм бэ. Ментигийн үүрэг хариуцлага яг зөв. Тэгээ яг адилхан энэ хоёр талтай хоёр хүн байгааг ойлгох хэрэгтэй. Ментор гэдэг нэг робот нэг юм нэг үйлчлэгээ үзүүлдэг хүн биш. Нөгөө тал нь бас хүн үгүй тийм амтан биш хүн өөр юмтай эмоцтой, ууртай, үлсдэг тий. Тэгээд одоо бид нар нэг ментортэй болох нэг ихний арга гэдээ хэлдэг. Хэрвээ ингээд яаж зүгээр кофенд дүүрэг гэдэг байхгүй. Эхлээд зүгээр л тий. Зүгээр кофенд дүүрэл нэг 20 минут зүгээр кофе уугаасаа тэр үндэ кофе авчих. That's a simple the givers хүнд нэг айтаа маач. Чи хүн шиг айтаа. Тэгээ би эндээс бас нэг бодож л да. Сэтгэл зүйч тэгээд ментор хоёрын ялгаа байна. Надад бол нэг юм байна. Сэтгэлзүйч би бол нэг сэтгэлзүйч юм уу авч байгаагүй. Гэтэ яг зүгээр ингээд бодоод ингээд феноменондроос харж байхад бол сэтгэлзүйч бол нэг яг номтой дүрмтэй тэр болохоор асуулт асуудаг. Асуултаа дараа хүмүүсийг чиглүүлдэг. Зөв. Тэрнээс өөрснийх нь personal асуудлыг оруулж ирээл те. Одоо гэр бүлийн философи тийм ээ. Би өчигдөр их нартайгаа сэрэлцсэн шүү дээ ч юм уу. Муудалцсан шүү дээ ч юм уу. Эсвэл манай хүүхд тэгсэн шүү дээ ч юм уу. Тэр нээр сэтгэл зүйн ийм байсан гэж ярихгүй. Зүгээр тэр хүн тийм байсан бол professional маягаар те. Мэргэжлийн байдлаараа ингэж чиглүүлдэг баг. Харин ч өөрийнхөө амьдралыг хольж болдгоо шүү дээ. Чи яг нэг юм нөгөө талаар харах юм ч бас мөнгө аваад хийж байгаа байхгүй. Ментор бол харин нөгөө талдаа харин тэрийг оруулж ирээ. Хүн болгоны амьдралд ийм байд. Би тэндээс юу сурснараа юу ойлгосон. Тэгээд цаашдаа би асуудлаа ингэ шийдээд одоо би ямар successful байгаа юм эсвэл алдаа гаргасан ч юм те. Тэрийг элен далангүй ярьж байгаа байхгүй. Тэгээд бас тэрийг сонссон менти чинь улам сэтгэл одоо нээлттэй болж эхэлнэ гэсэн. Нээлттэй болоод юмаа яриад тэгээд нэр тэр хүн тэгжсэн багтаа гэж зарим үе төсөөлдөг ч юм уу те. Иймэрхүү маягаар ийм харилцаанд орж байгаа. Тэр нь амар нээлттэй харилцаа те. Тэгэд энэ дэр нэг айгуу гоё юм ихсээ чисээ ингээ ярангууд талханд орж ирлээ. Тэр нь юу вэ гэхээр хэрвээ энд үзэж байгаа хүмүүс ментор болох ч байгаа бол би нэг дээр ярьж байсан эмзэг байж сурах гэж байгаа. Яг үнэнч байж сурах. Яг өөрийнхөө нүцгэн одоо үннийг харуулах чадвартай байх гэсэн санаа. Тэр нь юу вэ гэхээр ментор хүнд бүх хариулт байх ёсгүй. Тэр нь тусмаа ментор хүн ментийн ингээ асуулт суугаад юм дээр гацчаад ментор нь хариулт байхгүй би мэдгүй гэдэг үгийг зоригтойгоор хэлэх чадвар. Яг үнэнчээр хэлэх чадвар. Мангар чухал. Дуршлаггүй ментортэй таарангууд хамгийн түрүү хийдэг зүйл нь бүх юмний хариулттай болох гэж хичээдэг. Бүх юмыг мэддэг хүн болох гэж таа. Супермен болох гэж. Тэгэх юм бол угаасаа no way. Сэтгэл зүйч яд мэдгүй юм бол би тэг үхтэй чамд цагийн зоонд авах төлөө ингэ явчихад уурлаж тийм үстэй. Тэр ментор нь бас яг тийм байдаг. Тийм байх хэрэгтэй. Тэгээ ментори болчихвол яг үнд сэтгэлээрээ өөрийнхөө experience-дээр сурлаж хүнд үннийг олоход туслах хэрэгтэй байна. Анхаараа орой минь Балжин юм. Бас нэг зүйл байна. Би ментортойгоо 21 хоногт 2 цаг л уулздаг байсан. Тэр хугацаанд бүх зүйлээ амжуулж асууж мэдхийн тулд урьдчилж бэлдэж очих нь их чухал санагцсан. Энийг менторийн програм хайж байгаа хүмүүс их сайн ойлгох хэрэгтэй санагцсан. Yes. Хоёр талын нэгнийхээ цагийг хүндэл нэгийг хүндэл хүнийг харилцаа эцээцэн. Нөгөө хүн чинь робот шүү. Нөгөө хүн чинь чамд ийм түрүү хэлсэн шүү. Мөнгө өгч авч байгаа бол өстой гус. Сар болгон тэдэн цагаа нэхэж ав. Үгүй яг чигөө утгаар нээж байгаа бол үгүй тэр хүн чинь тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт чамд хийж байгаа гэсэн үг цагаараа. Тэр цагийнх нь үнэлгээг нь үнэл тийм ээ. Тэр бас нэг юм байна л да. Ментор болоод явна шүү дээ тийм. Тэр тэнд бас ментор аль их нээж болно тийм. Professional зав зайгүй тийм хүмүүс аашна тийм. Тэгэхээр бид нар хоорондоо уулзаад ярихдаа бас юм уу ингээд мэдээж аягүй сайн төлөвлөсөн ярих юмуд ингээд нэг тодорхой цогцсонд орцсон. Тэгээ ялангуяа олон жил ажилласан байх тусмаа тийм хэмнэлд орсон байх хэрэгтэй. Байгаль тэгэхээр бид нар уулзаад ярихдаа за ийм гяс яриад
тэгэл гэл салдаг. Тэгээ заавал тэрний одоо 2-7 хоног тэдэн цаг ч юм уу 7 хоног байхгүй. Ерөнхийдөө гол юм сайн яриад магадгүй хэдэн өгүүлбэр солилцоол би нэг ойлгочих асуудал байх. Oh, absolutely. Бүр яг тийм үү. Тэгээд сайн менторийн гоё юм available байдаг. Боломжоор. Нэгсэндээ яг тийм цагийн үеийн дагуу ажиллах биш. Өө нэг одоо стратеги нөгөө гэр бүлийн хувьд одоо миний хувьд одоо Jack-ийг ч мэдэн шүү дээ. Jack болохоор миний англи олон юм нэмээд хүн шүү дээ. Тэгэхээр би юм гацаанд хүрчих юм бол би Jack руу хэрэгтэй үедээ заалах үед Jack надад цагаа одоо бэлэн байж байгаа. Тэр аюул чухал элемент болчихж байгаа тийм. За хамгийн хэрэгтэй зөвлөгөө зөв цагт нь өгдөг, тусламж үзүүлдэг чухал хүмүүс миний эргэн тойрон ганц хоёроор тогтохгүй олон байдаг. Тэдгээр хүмүүсийг би хувийн ментор гэж жил боддгоо гэж. I think so. Тийм л багт тийм. Мика, үнэхээр үнэ. Би анх Японд ирсэн үедээ арай өмнө нь ирсэн хүмүүсээс юм асуухаар өөрийнхөө чадаагүй зүйлээ бусдыг бас чадахгүй гэдэг үүднээс хариулдаг, бүр тэгж итгүүлж эхэлдэг болохыг анзаарч байсан. Энэ төрсэн. Японы соёл аюу сайн тийм бас. Бусдын чадахгүй бүтэхгүй гэж хэлснээ дагуу шууд бодох биш, өөрөө оролдож үзэх чухал байдгийг ойлгосон. Энд үзэж байгааг хэдүүлээч бас бусад зөвлөхтэй болгоомжилж байхыг эхлүүлье гэж. Зөвлөх, хариулт өгөх гэдэг дээр ялгаа байх хэрэгтэй юм шиг. Гэхдээ хариулт өгөх биш. Зөвлөх үннийг хэлэх юм ааш. Тэгээ одоо бид нэг ингэж явж байгаа нэг найзтай таарч юм уу асуудаг шүү дээ. За чи энийг яаж хэлсэн бэ? Түрүү хэлсэн шүү дээ. Японд өмнө ирсэн байсан хүмүүс зөвлөгөө өгөөл. Алдаа гаргасан юм дээр залруулаад тийм. Ер нь тэгэл монголчууд энэ тийш явахаар мэдээж таньдаг хүмүүсийг харж байгаа л уулзаал болохоор зөвлөгөө аваад явдаг шүү дээ. Тэр тэгээд тийм чиний асууж байгаа одоо түрүүн тодтоод байгаа юм бол тэр заяа. Тэгээд ментор хоёрын хооронд ялгаа байна уу гэж би бол хараад байна. Тэр тал руу ярьж байна. Тий, одоо сайн хэлж байгаа хэдэн болгоомжлох хэрэгтэй байх хэрэгтэй хүн зөвлөж явахтай гэж. Яг л тэр буцаал нэг миний хэлж үнэнч бай гэдэг санаал гарч ирээд байна л да. Чи угаасаа эцсийн бүхний хариултыг мэдэх ёсгүй байхгүй тий. Тэг хүн зөвлөгөө өгнө гэхээр нэг хийгддэг хүн ингээд чамаас зөвлөгөө авах үед нэг автоматар хийгддэг юм хүн гэдэг амьтны нэг дотор байлаа эго өсөв өнгөцдөг байхгүй. Тэр үед нь туршлагатай зөвлөхүүд бол яадгүй гэхээр тэр татгац үгүй. Гүй байж байгаа. Надаас зөвлөгөө асууж яах гэдэг чинь би тэр хариултыг мэдчих ёстой гэсэн үг биш. Эсвэл би илүү лаг хүн гэсэн үг биш. Энэ хүний нүдэн магадгүй энэ дээр миний хувь нэмэр оруулж өгөх нэг юм байна гэж харж байгаа гэсэн л илүү. Тэгэхгүй бол туршлагагүй зөвлөхүүд бол яг тийм. Зөвлөх гэх юм бол бангаал ингээл тий. Супер ной. Ятаргатай нас. Гэхдээ ингэдэж шүү. Ёс зүйгүй байдал худлаа ярих гэдэг юм нууж болтгүй шүү хүмүүсээ. Хүмүүс бидэн дээр ингээл ингэсэн ч гэсэн эцэст нь bullshit-ийг үнэлсэн л гэдэг шүү дээ. Тэгэл зөвхөн зарим нь нүүрэн дээр нь хилчдэг, зарим нь хэлэхгүй араараа ингээд итгээ явчихдаг. Гэхдээ ер нь бол нуун гэж байдаг шүү. Одоо бол тэр хөшөөртөс моншоо гэдэг чинь. Цаг хугацааны асуудал баг тийм. You can never lie your way out of shit and always catch yourself. Сэмэцгэн ямар зорилготой live way гэж явахлаа. Live ихний хэсгийг үзвэл хариулсан байгаа шүү. Давтай морил око live доко анхудаага орж ирж байгаа юм шиг байна. Live хадгалаарай гэж бүх бата дандаа хадгалдаг gamma page руу орж үзээрэй. Мика мэдсэн зүйлээ бусдад хувааж мэдээллийг маш их хүсдэгч яаж олон хүнд хүргэх арга олохгүй яах вэ гэж. Би буцаага асуултсан Мика олон хүнд хүргэж яах гэсэн зорилго чинь юу бэ? Тэрийг бичээрэй. Бүх бат лайв хадгалах уу гэж байна. Бүх батад дандаа хадгалдаг доор байгаа. За Мика хариулж өгч байна тийчээ. За баярлаа. За бас 22 хүн байна, 31 хүн байна. Манай жавхлан 31-т маяа уух байна. Буяа төгс 36, Дэлгэрмөрөн 34, 30, 32, 26, 34, 28. Nice. Миний Instagram дээр илүү жоохон залуу хөлтүүд байдаг. Instagram дээр намайг илүү баг дагаад залуу даагд юм байна. Facebook арай жоохон бидний үеих болж хэлж байгаа шүү дээ. Burger DJ Mag. Энэ Burger DJ Mag-ийн арт юу н ямар хүн байд юм бол Көмөх орж ирдэг. Миний топ фэн энэ манай топ фэн. Гэхдээ хин байд юм бол яад юм бол өөрийгөө нэг танилцуулаач.
окей, squash-ийн бизнес үзүүлж байгаа нөлөөний тухай ярих зүйл их байх тийм үг гэж байна. Yes, гэхдээ шал өөр сэдв болохоор дараа ярих те. Squash-аар хичээлэх юм бизнест үзүүлж байгаа нөлөө гэсэн утга шүү. Тийм яахааргүй. Зүгээр squash биш. Тэгээ залбаач гэсэн эрүүл байх, спортоор хичээлэх, бизнесийн ертөнцид тэр их нөлөөтэй байна. Маш их. Яа. Би бол одоо аюул гүйдэлтэй. Тийм. Тэгээд би бол бас ингэж хараад байна. Өмнө нь ингээл одоо 20 дэд байхдаа аюул өдөртэй юм шиг санагдсан байхгүй. Тэгээд тэр үед бол миний амьдрал бас харьцангуй стресс багтаад байсан юм шиг. Тэгээд ер нь бол олон жил ажиллаад нэг хэвийн ажиллаж байсан. Тэгээд стресс ихтэйж ажиллаж болчихсон. Тэгээд ирэхээр гүүж байсан. Тархиа амраах. Баян нэг юмтай ингээд төлөвлөж явахгүй. Зүгээр л өөрөө өөртөө бол цаг өнгөрөх тийм айгуух боломж гарсан. Тэгэхээр тэрнээс л би бол айгуух гүйж эхэлсэн. Тэгэхээр бол яхаа харахгүй спорт орно гэдэг бол өөрийнхөө стрессийг бас амжилт гаргах, юмд хүлээцтэй болгох, тэмцэж сургах тийм айгүй том олон талтай л да. Тэгэхээр бол спорт бол яхаа харахгүй хэрэгтэй байх гэж байна. Тэгээд тэр хүлээцтэй болох энэ гэдгээр нь яг зүгээр багцлаа хэлэхэд спортын нэг хүнд өгдөг юм сэтгэл зүйн амар их давуу тал өгдөг. Сэтгэл зүйн давуу талыг өгөхөд яг нэг би чинь нэг амар ядраа яг тэр үе баг би энэгээ ингэж нэг яг физикли ингээд амар ядраад ирж байгаа чинь ментали те өөрийгөө ингэж өргөж гарах. Яг тэр нэг хоёр ухталцсан байж те тэгж гарч чадах юм бол илүү их юмыг физикли хийж чаддаг. Тийм юм баг шүү те. Би дөнгөж сая өнгөрсөн лайваар ярьжсэн peak performance гэдэг намайг уншиж босгохгүй юмсан. Стив Магнус гэдэг рекорд авсан гүйлч тэгээд гүйлтийн тамирчин. Тэгээ өөр нэг хоёр өнө бичсэн. Тэгээд тэр хоёрын ерөнхий томьёолн гаргасан томьёолн нь юу юм бэ гэсэн. Стресс нэмэх нь rest тэгээ performance үүсгэж байгаа байхгүй. Гормоны хувьд тайлбарлангууд юу болж байгаа нөхлөөр биеийг challengeable stress гэдэг төвшөнд нь үргэж чадсан бол 4 байр гэж байгаа заяа. Comfort zone-оос 4 гаргасан, хитүүл гаргасан. Тэглүү үргэж чадах юм бол oxytocin level нь кортизолоо зогч эхлээд тэгээд нэнгод fight and flight mode-оос хөрвлийн тархин өсрээд итгэвтэй юм руу орж эхлээд би өшөө тэмцэхсэн миний болчих өшөө хүчрэх болох хэвээр юм гэх мэт гормоны амар их шин өөрчлөлт үүсэж эхэлдэг. Өөрчлөлт нэмэлт юм болж. Тийм гутаа илүү хүчтэй болж. Гэхдээ тэр балансыг аягүй барихгүй бол эвдрэх боломж аягүй байна. Тэр балансыг буруу хөтрүүлчих юм бол шууд no унтар гэж юм. Тэгээд хүмүүс яадаг. Тэгээд энэ дээр би тэр яаж яасан байдаг burn out болтгийн шалтгаан тэр мэрийн тэрнээс avoid-лох шалтгаан. Өнөр цагаа Владимир Золбогийн сэтгэл зүйч ментор хоёрын ялгааг гой гаргаж ирлээ. Yes. За, Цингүүн Ряним менторээ ямар шалгуураар сонгох вэ гэж байна. За чи хариулах уу гэсэн. Өмнө хариулсан. Гэхдээ одоо багцлаад Золбоо хариулъя. За, ер нь бол түрүүн хэлэхэд юу гэжсэн гэхээр түрүүн гадаад Монгол гэж ярьжсэн шүү дээ. Тэгэхээр ямар мөчлөгт амьдралдаа байна. Бизнесийн хувьд бол ямар бизнесийн мөчлөгт байна. Лаг байлаа гэдэг бол сонирн биш. Гадаад дотоод байлаа гэдэг бол сонирн биш. Яг юу мэдхийг хүсэж чинь тэрэнд чинь хариулт өгөх үеийг л олох хэрэгтэй. Хаанаас олох вэ? За мэдээж тэрийг олохын тулд хаанаас олох вэ гэдэг чинь ер нь бол бид нар өөрсдөө шопинг хэрэгтэй баг тийм. Хүмүүстэй ярьж үзээд, сэтгэлээ нээгээд үзнэ. Эргээгээд ямар респонс авч чинь. Магадгүй яг хайж байгаа юмны чинь хариулт нь та өөрөө ментор болох ёстой гэж магадгүй. Ментор болоод өөрөөсөө тэр асуултуудаа асуугаад өөрөө тэр хариултаа гаргуулж ирээд нэрээ энэ дээр би мэдхийг хүсэж байгаа юм биш тэгээд яг тэр асуултыг чинь хариулах гэж байгаа юм олж мэдэх хэрэгтэй байна. Өөрийн харахгүй. Тэ. Like нөгөө өөрийнхөө мэддэг байсан гэдэг юм а хүнд ярих гэж утсан чи мэдгүйг ойлгох шалтгаан зөндөө ш. Тэнгууд shit би энэ дээр сурах хэрэгтэй юм, судлах хэрэгтэй юм, үнзгэрх хэрэгтэй юм. Чөө банкнд бол тийм зөндөө гарч ирсэн баг. Тэгээд сая чи бас нэг аягүй гоё юм хэллээ. Өөрийгөө илэрхийлж байж юмаа олно гэж штэ. Энэ аягүй чухал да. Энд чинь нөгөө залхуу байв. Хүмүүс яадаг вэ гэхээр бас яг залхуураад идэх хөөх заримдаа ментор болох дээр. Ой, yes энэ үе юм шиг байна. Шууд ментор бол. No. Чи намайг өөрийнхөө ментор болохын тулд чи ихлэ жоохон хөдөлмөр зарцуулах хэрэгтэй. Тэрний үс үг гэхээр чи өөрийгөө илэрхийл, чи өөрийнхөө гэрийн даалгаврыг хий, чи өөрийгөө надад танилцуул. Би яагаад чиний ментор болох ёстой гэсэн шалтгааныг надад аргумент гаргасан.
Баггүй л яг ментор болчих. Үгүй өө их цаатай. Эсвэл миний өсөж байгаа юм хэлээгүй ч тийм. Тэр чинь бол нэг төрж хэлээд байна шүү дээ. Бид энэ ч ялгааг нь айгүйх ярьж байгаа гэдэг утгаараа энэ тийм нэг харилцсан мөр өгөөчтэй relationship. Тэр утгаараа тэрийг нь айгүй тодорхойлох нь айгүй зөв. Хаанаас олох вэ? Хайн гэхдээ баг бидний амьдрал эргэн тойронд ментор болох юм зөндөө байдаг те. Эхнэрээс гуйлаа сайн найзаас ч авахгүй менторууд эргэн тойронд зөндөө байдаг байхгүй. Тэгээ даанч бид нар тэрийг заавал тэгээ энэ дээр нэг гарч ирдэг юм. Миний ментор заавал лаг хүн байх хэрэгтэй гэсэн сэтгэхүй бас айгүйх гарч ирдэг. Үгүй ментор чинь everybody and anybody танд үнц нь ямар нэг юм дээр өгч чадах. Таны үзээгүй хараагүй үзсэн, сонссон, харсан, мэдлийг авчсан тийм. Хүн яг өөртөө хэрэгтэй ментор болох хэрэгтэй, тийм ээ? За, өөрийгөө дайчилдаг, өөрийгөө ашигладаг хүн олон байгаасаа гэж хүсдэг. Ашигладаг юм уу? Ашигладаг. Энийг илүү олон хүн мэдээсэй гэж хүсдэг гэх юм уу? Маш олон асуулт босоод ирнэ л дээ. Гэхдээ байгаа газрынхаа болон өөрт байгаа хүчээ харахгүйгээр шууд бусдаас бэлэн хоол идэх зуршилтай болчихдаг байсан ч юм шиг. Магадгүй залуу үеийн л удаа бид нар ч гэсэн тийм байсан байна. Око өөрөө хин нэгний ментортэй байсан уу? Хэрэв ментор болооч гэж санал тавьвал хүлээж авахд та бэлэн байгаа юу гэж. Тэгээд бас манай хүний ментор баха. Тэр наач түрүүн чи хэлээд штэ. Намайг одоо ментор болооч гэж хүмүүс тэгдэг гэдэг хэлсэн штэ. Гэхдээ ментор болооч гэхээр олчих нь гол биш. Эргээгээд нөгөө би энд өгөх юм гэж штэ. Яг ямар үе юу хэрэгтэй. Угаасаа ойлгомжтой. Намайг ментор болооч гэж гуйдаг мессеж зөндөө. Тэр дотроос аль мессеж намайг зогсоогоод жоохон за энэний жоохон мэдээж үзээ танилцсан maybe гэж бодуулах юм юу вэ гэхээр тэр хүн өөрийгөө танилцуулаад яагаад намайг ментор болох гэдэг байгаагаа хэлээд яагаад буцаад би тэр хүн ментор болсноор магадгүй би энийг сонирхох энэ гэдэг дээр хөдөлмөр зарцуулсан юм надад хэлдэг. Чин сайн манай стартап academy гэдэг стартын нөгөө манай үйл ажиллагаа ихний юу анги төгсөгчийн дотор 13 таа баг 10 таа юу 10 таа төгсөж байсан жоо. Ганцаархнаа тэр олон 20 эдтэй залуучууд дотор суугаад манай академи бүтэн дуусгасан. Тэгээ тэр над руу бичээд бид нар найзуудаараа ингээд стартап хийж гэн окагата надаа ментор болооч гэж. Тэрийг бол би шууд үнэлэн гутаа яаж авсан бодлоо би чадхаараа чамд туслая. Та энэ зөвлөе гэдэг чинь. Чи тэгээд нэг чи манай үлдээ. Шууд над руу дортой сэгдэ фэйсбүүкээр залгаацсан гэдэг чи тэр байхгүй. Гэхдээ that's an interesting case. Тэр бол одоо би яг тусламаар байна. Нэг зөв яг л би тэр хүүхдийн үнээр өсөөсөө гэж харахыг хүсэж байгаа байхгүй те. Миний нэг ментор гэхлээр манай боксинг одоо 19-т охин байдаг. Спортын юунд ажилладаг. Тэгээд тэрэн дээр би амьдралын ментор хийх гэж үздэг. Түүндээ. Тэгээ би тэр байн ажиллана. Тэгээ that's interesting яг л тэр охин үнээр усын аврах болсон. 19-т өсвөр насныхыг очихгүй сайдсан. Super сайн, moral, ethical зөв хүүхд. Тэгээ ирээдүйд аяга боломжтой гэж байна. Гэх мэтээр цаана би өөрөө ментортэй, 80 ментортэй. Энэ нэг нь сууж байна. Бас нэг юм байл та. Би ингээд ментор гэдэг үгээ шүү дээ. Спорт дээр аягүй сонсч байсан. Тий. Тэгээ тэр бол одоо коуч бол аягүй сайн ментор байдаг. За тэгэл нөгөө inspirational юмнууд аягүй хүмүүс авдаг тий. Яг хүмүүсийн толгойд бол logically болохоор спорт юм чинь те бие хүчин айгүй дарамтанд байдаг ингээл сэтгэл зүгээр ингээл ганцаархан амжилтанд хүрч байгаа бол амжилтын яг болон дээр очсон үед бол ганцаархнаар болдог л байх л та. Тэр нь хэрэгтэй гэж боддог. А гэхдээ бодит амьдрал дээр энгийн амьдрал дээр бол тэр ч гэсэн бас хүн болгонд хэрэгтэй юм байгаа байхгүй. Ашиглаа. Тэгээд бодохоор ментор байна хаанаас олох уу яаж болох уу гэдэг хэрэгтэй хэрэггүй гэдэг юм чинь энгийн ойлголт болж хүрээд байна л да. Тэгэхээр бид хоёрын лайв хийж байгаа гол шалтгаан бол бас нэг тэрийг энгийн болгож өгөө те. Хүн болгон авлаа өглөө гэдэг дээрээ за энгийнээр ойлгоод энгийнээр тайлбарлаад би ментор гэхдээ санаа зовхгүй болоо те. Би ментор авахтаа авсан гэхдээ санаа зовхгүй болоод яг ийм болох шаардлагатай. Absolutely. Тэг чи айгуу гоё одоо хоёул маргааш Grace Fight сайт болсон. Одоо энэ тийм айгуу сайн үсгэн байгаад entrepreneur бүсгүй байдیں۔ Тэгээ Grace-ийн нэг хэлдэг юм би өмнө ч гэсэн лайваар ярьжсэн. Тэгээ би нийтлэл биччихсэн. Entrepreneur байна гэдэг нь тамирчин байх хүн, тамирчин хүн байхтай яг адилхан гэж байна. Бүр явж явж ялангуяага
ялангуяа entrepreneur байна гэдэг бол илүү дараа яг тамирч юм шиг. Илүү дээшээ доошоо хэлбэлцэл, үл мэдэгдэх юм, санаа зовох юм шууд нөлөөтэй байдаг учраас ялангуяа entrepreneur хүмүүс бүр яг тамирчин хүн шиг дасгалжуулагч, коуч, менторуудыг хайж, нэхэж олж бүр албадан амьдралдаа нэвтрүүлэх хэрэгтэй юм шиг. Амьд гарах, өсөх бүр системийн нэг нь бүр салшгүй хэсэг зүгээр added bonus биш. Тавьчул гоё болох биш. Амьд гарах арга их нэг нь гэж. Racing санааг анх гаргаж ирсэн. Тэгээд яагаад entrepreneur хүмүүс тамирчин хүн шиг өөрсдөө харахгүй байгаа юм бэ гэдэг дээр айгүй ярьдаг байна. Яг тэр зөвж. Okay guys, sorry. За өнөөдөр цаг одоо 6 цаг 29 минут нэгсэндээ бүтэн цаг жалчихсан байна. Цаг манар хүртэл явцсан байна. Тэгээ цаг дуусгахын өмнө би нэг хідэн announcement хийх хэрэгтэй. Манай стартын намайг хийгэрэй гэсэн байгаа. 3 сар манай стартын хэд хэдэн сонирхолтой үйл ажиллагаа. Тэгэхээр зөвхөн манай стартаас биш өөр байгууллагын явж байгаа үйл ажиллагаанууд болж байгаа. Тэгээ эднэрийн гоё чиглэл, эднэрийн тухай нийтлэл гарсан байгаа шүү. Entrepreneur-ууд 3 дугаар сард аль зүгт мөрөө гарах вэ гэдэг нэртэй ийм гоё нийтлэл манай medium дээр орсон байгаа. Тэгээ хэлчихье. Нэгт нь манай тэр пүрвэ энэ биш тэр нөгөө миний яриадсан миний менти болж байгаа хүүхд энэ биш. Зургийн тэр жоох хүүхд. Тийм. Startup Academy 3 дахь хэлсэлт эхэлсэн. Тэгээ 2 анги болсон. Яг л хангалттай орж ирсэн болохоор өдрийн анги, оройн анги орсон байгаа. Тэрийг уншиж болно. Линкэн дээр доор нь байна. Хоёрт нь бид нар Startup Week Улаанбаатарыг Монголд 18-наас 22-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа. 5 хоногийн турш M-Space болон бусад газруудаар баахан сонирхолтой entrepreneurship-ийн үйл ажиллагаанд явагдана. Гуравт нь бид нар 22 юм уу 23 юм уу нэг өдөр нь Startup Connection гэдэг яг одоо ментор олох одоо нэг газар чинь энэ шүү. Очиж уулзаж танилцуулж networking event явагдана. За тэгээд тэрнээс гадна 3 сарын 8-ны өдөр бид нар эмэгтэйчүүдийн баярын өдрөөр зориулаад эмэгтэй entrepreneur-уудад зориулсан Women Will гэдэг ийм сонирхолтой ивентийг бас зохион байгуулж байна. Тэгээд дараа нь Mongolian Women in Tech гэдэг Empasoft-ийн бас ийм үйл ажиллагаа бас зохион байгуулж байна. Сонирхолтой. Тэгээд Mongolian Game Developers Context 19 оны тоглоом хөгжүүлэгч нарын тэмцээн уралдаан бас болох гэж байна. Гихмит нийтлүүдийг тэгээ AWS Hacking Volume 4 бас болж байгаа. Ийм гол сонирхолтой үйл ажиллагаануудын мэдээллийг манай medium дээр орж үзээрэй. За би announcement-аа хийсэн шүү. Өнөөдрийн мэдээ энэ байлаа. За тэгээд ямар ч байсан нэг цаг холбоотой бүгдээрээ танилцаж аваарай. За бүгдээ сайн танилцлаа. Тэгээ манай хүн ойрхон таад харах болно. Start компани сувгаар холбоо гэх олон харах болно. Одоо манай компани авч явж байгаа цааш нь манай зөвлөх байсан, юунд байсан, ментор олоодаа хийсэн компани дотор одоо ингэ CEO болж байгаа. Тэгээ холбоотой бид нэг цаг чалчлаа. Нэг ч гэсэн хэрэгтэй юм сонссон, үзсэн, ойлгосон байх гэж найдаж байна. Өнөөдрийн лайв таалагдж байгаад юу хэмэж байгаа бүгдээ ингэж дараад шеэр хийцгээе. Тэгээ дараа 7 оны лайваар уулзцгаая. Дараа 7 оны лайваар сэдвийн санд байвал комент хэсэгт бичээрэй. За тэгээ баярлалаа. Бүгдээ энэ 7 оногоо ирч хүчтэй, амжилттай дуусгаарай. Бүгдээ зүтгээд явах юм бол болно. Тэгээ нийгэмдээ тусалцгаая. Энэрэнгүй байдлаар бүгдээ нийгэмдээ ментор болцгоё. Тэгээ өсөй хөгжөө гэж бол өөрсдөө амьдралдаа ментортэй болцгоё. За баярлалаа баяртай. За бүгд баяртай. За тэгээд энэ өдрөө амжилттай өнгөрүүлээрэй. Нэг ч гэсэн хэрэгтэй юмыг сонсуулсан байх гэж найдаж байна. Хөдөлмөрлж явах үед хүрх газар мөрөөдлөөр л хязгаарлагддаг гэж би дандаа ярьдаг. Тэгэхээр эрч хүчтэй урагшаа өөрийнхөө амьдралыг бүтээцгээе. Баяртай.